Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж Улсын хурлын 2014 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын хэмжээнд одоогийн байдлаар эрдэнэ хэрэглээний 35 хоногийн газрын төсний бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар уул уурхайн амнаас мэдээллээ. Үүнээс А80 бензин 39 хоног, А92 42 хоног, дизель түвш 43, TC1 буюу онгоцны түвш 16 хоногийн нөөцтэй байгаа мэнэ. Ирэх 4-р сарын 20-ны хүртэл хотын төвийн замаар 2 тэнглэгтэй автотээврийн хэрэгсэл 18 тонн, 3 тэнглэгтэй бол 24 тонноос илүү даацтай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Татварын буцаан олголт авах хэрэгтэй материалыг өнгөрсөн сард авч дууссан бөгөөд энэ сард буцаан олголтыг эргүүлэн өгөх талаар татварын ерөнхий газраас мэдээлж байсан. Буцаан олголтын мөнгийг хизээ шилжүүлэх талаар албаны үнээс тодруулахад татварын ерөнхий газраас иргэдийн материалыг ээж дараатаагаар бидэнд шилжүүлдэг. Хугацаанд эртхэн материалаа өгсөн бол эх 7 хоногоос иргэдийн татварын хөнгөлтийн мөнгийг дансаар нь шилжүүлж эхэлнэ гэдгийг мэдээллээ. Төрийн ордноо өчигдөр эрхийг бодит болгохын үндэсний чуулганы зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дуу хоолойг нийгэмд хүргэх, төрийн бодлогыг тодорхойлох зорилготой угуулцалтанд 500 гаруй төлөөлөгч оролцсон байна. Гэмтэл сог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалтанд тэнцэж, тус төвийн даргаар ажиллахаар томилогдоод байсан Мөнх тайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалцсан байна. Тэрээр энэ сарын 25-нд эрүүл мэндийн сайд Удвалд хандан гэмтэл сог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзах хүсэлтээ өгсөн байна. Айлгад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурчлаганд ашиглаж улсын хурлын гишүүний синтез заларсан байж болзошгүй гэх Дондог нарын хэргийг шүүхэж илжүүлжээ. Улсын хурлын гишүүн Дондгийг Батбэлэг Сайнбаяр ширнэнд орж ариун болд нартаа бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэглэн зайллаж их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтын явцад үздсэн байна.